За бид нар одоо хүмүүс шалтгаалаад энд гэж болохгүй олон шалтгаан байсан ч гэсэн тэр шалтгаануудаа хаяад ирсэн хүмүүстээ баярлалаа тий. Маш их шалтгаан байж та бид нар тий. Зугаалаад явчих болохоор байлаа. Зам хаалттай гэдээ ирэхгүй байж болох байлаа. Жохон ермээргүй санагдаж настрынгүй ч байлаа тий. Гэтэл ирлээ тий. Баярлалаа. Ирсэн бүх хүмүүст баярлалаа. За бид нар нөгөө бодлосоо цэвэрлэгдэх тухай ярьсаар байгаа тийм. Өнөөдөр бид нар бохир бодлуудаасаа цэвэрлэгдэх тухай ярина. Тэгэхээр 2 дугаар Коринт хайрт хүмүүс минь ээ. Эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүхэл бузар булаагаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас имэж ариун байдлыг төгс болгоё гэж. Өнөөдөр төлхөр ишлэл юм байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та биднэрт өгөө өгсөөр байгаа талархын залбирч байна эзэн. Биднийг цэвэрлэхийн тулд, эдгэхийн тулд өгөө явуулж идэх үнэхээр талархын залбирч байна эзэн. Бид нар үнэхээр танаас 100% хамааралтай байхыг хүсэж тэгж чадахгүй байгаадаа гэмшин залбирч байна эзэн. Харин та өөрийнхөө хийх ёстой зүйлийг өргөлжлүүлэн хийгээрэй. Зөрүүд эсэргүүцдэг зүрх сэтгэлтэй биднийг та уучлаарай, өршөөгөөрэй гэж гуйн залбирч байна. Таны нэгүсэл хайр бүгдийг хучих чадвартай учраас бид нар танд итгэн найдан залбирч байна. Өнөөдөр бид нар таны үгийг хүлээж авахд зүрх сэтгэлээ, чихээ, нүдээ, оюун бодлоо бүх зүйлээ бэлтгэж тань руу чиглүүлж байна. Эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. 2 дугаар Коринт 7-10 7 дугаар бүлгийн эхний ишлэл байгаа. Хайрт хүмүүс минь эдгээр амлалтууд байгаа тул гэсэн. Тэгэхээр эдгээр амлалт яг эхний ишлэлээр байгаа гэхээр тэр амлалтууданд өмнөх бүлгийнх нь сүлд байгаа гэсэн үг болчих гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр ямар амлалтууд байсан бэ гэдэг энд уншчихъя зүгээр. 2 дугаар Коринт 6-гийн 16-аас 18 дараа Бурхны сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшөлтсөл байх вүлээ? Учир нь бид амьд Бурхны сүм мөн. Бурхан альдахдаа би тэдний дотор оршино. Би тэдний дунд алхана. Би тэдний бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж эзэн айлддаг. Бузар юмд бүүхөр би та нарыг хүлээн авч та нарын эцэгч нь болно. Та нар ч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлддаг. Юу амласан бэ бурхан? Биднийг амьд Бурхны сүм гэж хэлсэн байна тийм ээ. Бид нар амьд Бурхны сүм учраас Бурхан бидний дотор оршино. Бидний дунд алхана. Өнөөдөр энд оршиж гэнэ алхаж гэнэ үү? Мэдрэж гэнэ үү та нар те? Тэгээд бид нар Бурхны ард түмэн болно. Бидний харьяалал Бурхны ард түмэн. Биднийг бүр тусгаарлаад авсан байна. Тэгээд үл итгэгчдээс тусгаар бай. Бузар юмд бүүхөр. Тэгвэл Бурхан хүлээн аавна. Нөхцөлөө өгч чинь тийм ээ. Би та нарыг тусгаарлаад авсан. Тэгээ бузар юмд битгий өр. Тэгвэл би та нарыг хүлээж авна. Тэгээ би та нарын зөвхөн Бурхан биш эцэг болно. Тэ? Эцэг үрийн харилцаанд орж байна тэ. Та нар миний хөвгүүд охид болно. Энэ бидний байр суурь. Амлцсан Бурханы амлцсан байр суурь. Бид нарыг ямар байр суурин дээр тавьсан бэ гэдэг чинь юм тийм ээ. Тэгэд энэ амлалтууд байгаа учраас бид өөрсдөө махан биеийн ба сүнсний бүх бузар булаагаас цэвэрлэе гэж Паул уриалаад байна шүү дээ. Тийм үү? Бид нар гинт өөрсдөө сайн болцсондоо биш те. Харин Бурхан амлалтсан учраас бид нар энэ цэвэрлэгэнд оролцож болж байна. Тэгэд энэ цэвэрлэгийг яаж хийх вэ гэхээр аргыг нас хэлэгдсэн те. Нэгдүгээр Бурханаас имээ, хоёрдугаарт нь ариун байдлыг төгс болгох. Бурханаас имэн гэдэг бол бид нар Бурханы үннийг мэдэх. Одоо саяны амлалтууд бол Бурханы үнэн тийм ээ. Бурхан бол бүтээгч Бурхан, бидний эзэн Бурхан, бас эцэг Бурхан. Энэ бол маш гол зүйл. Бидний байр суурьнд орж байгаа. Бид нэр хэний хүүхд гэдгийг байн сануулдаг. За ариун байдлыг төгс болгоно гэдэг бол
бид нар одоо ариусгалын дундуур явж байгаа. Тэгээд бид нарыг муу зүйлээс бүр мөсөн салахыг хэлж байгаа. Хагасгалж биш, бүр мөсөн салахыг хэлж байгаа. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас төгс болгох гэж хэлдэг байгаа. Бүр мөсөн салахыг бид нар яг төгс хүн бүж байхгүй тийм биш. Бид нарыг нэг нэгээр нь бид нарыг тэр муу юмнаас салгаад байгаа чинь тэр муу юмыг дахиж бид нар үлдэхгүй болно гэдэг чинь тэрнийхээ талаар төгс болоод байгаа байхгүй юу? Тэгж бид нар ойлгох хэрэгтэй те. Бид нар нэг муухай үгийг хэлэхээ болчлоо. Тэр дээрээ төв бид нар төгс болж гинөө. Болж шít. Дахиж хэлэхгүй те. Муусаас дахиж тэрүүгээр бид нарыг сориход бид нар эсэргүүцэх зогсно. Тэгээд тэр үг бидний амьдралаас бүр баяртай яваад өгсөн те. Тийм зүйл. За энийг ариун байдлыг төгс болгох гэдэг. Нэг зүйлээр бид нарыг ингэж хийгээд яв. Бүх зүйлээс амжиргаж гэсэн бид нар нэг юмар ингэж хийгээд явна гэсэн. За энэ дээр бузар булаагаас цэвэрлэе гэж байна тийм ээ. Бузар булаа гэдгийг Иесус өөрөө тодорхойлоод хэлсэн байдаг. Марк номын 7-гийн 20-23 дээр. Тэр гэдэг нь Иесус. Иесус хүнээс гарах юм л хүнийг бузарладаг. Учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самун, хулгай, аллах, завхаарал, шунхаарал, балмад явдал, мөн залмих, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон муу зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж альтлаа. Тэр хүмүүс гаднаас ерөөсөө юм ирж бузарлана гэж байхгүй нь шүү. Бидний дотор хаана ах зүрхэнд гэдэг юмнууд бид нарыг буцааж бузарлаад идэг. Энийг бол Иесус хэлж өгч байгаа тийм ээ. Фарисеучуд болохоор та нар амралтын өдрийг сахисангөө тариан төрөө авч идлээ, гараа угаасангөө хоол идлээ, та нар бузар болчлоо гэж хэлэх гээд байгаа тийм биш. Харин Иесус тэдний эсрэг энэ юуг бузар болоо гэдгийг хэлж өгч байна. Зүрхнээс гардаг юмнууд ч нэ. Тэг бид нар энэ тухай үзсэн тийм ээ. Бурхны эсрэг бидний тэрсэлж байгаа зүйлүүд, эсэргүүцэж байгаа зүйлүүд, бидний аминч зангаар хийж байгаа энэ зүйлүүд дандаа хорон муу юм руу аваачдаг. Яг тэгвэл тэр тэрслэл, тэр аминч зан бол бидний зүрхэн дотор байгаа учраас тийм ээ. Дандаа тэр муу зүйлийг хийх рүү аваачдаг. Тэгэхээр энэ гарч байгаа энэ дурдгдсан тэр бүх бузар булаа зүйлүүд бол бидний зүрхэнд байгаа хүсэл, толгойд байгаа бодолтой холбоотой гэж бид нар бодох хэрэгтэй. За өнөөдөр бид нар энийг задлан тайлбарлахын тулд энэ дотроос олон юм дурдгдсан байгаа. Завхаарлын бодлуудаас цэвэрлэгдэх тухай тэр жишээ болгож төвлөрч ярих гэж. За бид нар болол итгэвч биш байхдаа бүгдээрээ завхаарт хүмүүс. Бүгдээрээ завхаар, сүнсний завхааралтай, сэтгэлийн завхааралтай, биеийн завхааралтай хүмүүс. Бие биентэйгээ харьцуулах нь ерөөсөө баггүй. Бүгдээрээ тийм байсан. Харин бид нар Иесусыг хүлээж авахдаа тэр завхаарлуудаас яасан. Тэр нүглийг уучлсан байхгүй юу? Иесус тэр бүх нүглийг тусаараа угаагаад уучлсан. Харин одоо бид нартай тэр завхаарлын үр дагаврууд ажиллах гэдэг. Яг тэгвэл бид нар тэр хүсэл бодлуудаас гүйцэж салааг байгаа учраас тийм ээ. Тэрүүгээр муу сүнс довтолж орж ирдэг. Тэгэхээр тэр тал дээр эзэн одоо ариусгах гэж бид нартай ажиллаж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нарын одоо амьдралд ч, Библиэд ч завхаарлын тухай юмнуудыг бид нар бол маш их харж тий хуучин ойлгодгүй тийм юмаа шинээр ойлгож энэ дэр цэвэрлэх тал дээр бид нар ажиллаж байгаа гэсэн. Иесус бол тэр завхаарлын тухай тодорхойлтыг тэр фарисеучуудын ойлгодгоос илүүгээр тийм ээ хуулийн 5 номд бичигддгээс илүүгээр гүнзгий тайлбарлаж өгсөн байдаг. Матай 5-ын 27-28-д завхаарч болохгүй гэснийг та нарт дуулсан. Тийм ээ 10 хоолд нь байдаг шүү дээ. Харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг. Зүрхэндээ ботход л завхаарч байгаа. Бүр ингэж нарийсгаж тодорхойлж хэлж өгсөн байж байгаа юм. Тэгэхээр бид нарт энэ бодлууд одоо байж байгаа л болвол бид нар цэвэрлэх ёстой л гэсэн үг тийм. Завхааралтайгаа байгаа гэсэн үг.
Энийг бид нар бодох хэрэгтэй. За энэс 2-р Коринт 7:1-д гарах зам нь 1-р нь Бурханаас ирдэг үнний мэдлэгээр 2-р нь ариусгалыг төгс хийх замаар гэж хэлсэн байж. Бид нар үнний мэдлэгийг олж мэдхийн тулд бид нар сэргээгцэн амьдралын хичээлээр яриад байгаа шүү дээ. Зөв байр суурин дээр очино тийм ээ. 4 нөгөө гол чухал зүйл чинь байж байгаа тийм ээ. Тэр үнний мэдлэг аваачдаг. Тэр 4 гол зүйл дээр бид нар очино гэсэн үг. За тэрний нэг зүйл нь бол бид нар зөв байр суурин дээр яг Бурхны хүүхэд гэсэн байр суурин дээр очино. Тэгээ Бурхны хүүхдийн хувьд бол бид нар яасан шин хүмүүс болсон. Дахин төрсөн шин хүмүүс болсон. Тийм ээ. Гэсэн ийм шинжлэхдэх байр суурин дээр очихыг хэлж байгаа. За энийг Колосын номын 3:8-10-аар дахин сануул батгах юм. Харин идүүгээ та нар бас уур хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун. Бие биедээ худал буяар яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн хүний дүр төрхийн дагуу үнний мэдлэгт шинжлэгдсэн хүн юм а гэж. Тэгэхээр шинжлэгдсэн хүн гэдэг бол үнний мэдлэг дотор шинжлэгдэнэ. За энийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Үнний мэдлэг дотор шинжлэгдэнэ гэдэг юу гэхээр бид нар нөгөө л Библийн үг рүүгээ очих тийм ээ. Ариун сүнстэй нөхөрлөх. Тэр зүйлүүдээ хийхийг хэлж байгаа. Тэгжээж бид нар шинжлэгдэнэ. Өнөөдөр итгэгч болчоод ингээд олон жил өөрчлөгдөхгүй яваад байгаа хүмүүс бол энэ үнний мэдлэг дотор шинжлэгдэхгүй байгаагийн л нэг жишээ болж харагдаж байгаа гэсэн үг тийм ээ. Бид нар шинэ хувцас өмсөх гэдгийг маш сайн мэднэ. Хизээ ямар хувцас өмсөхийг сайн мэднэ тийм. Бид нар хизээч наадам дээр ажлын хувцастай очих монгол хүн байхгүй. Тийм биз? Хаана ямар хувцас өмсөхөө маш сайн мэднэ тийм. Дуурын театрт дуур балет үзэх гэж очихдоо ажлын хувцастай юм уу тийм ээ? Гудамжинд нь явдаг хувцастайгаа очих хүн ерөөсөө байхгүй. Шинэ хувцас гэдэг бол бид нар хаана ямар хувцас өмсөхөө бид нар амьдрал дээр мэдж байгаа юм бол энэ сүнслэг амьдрал дээр бид нар энийг маш сайн мэдэх хэрэгтэй. Тэр шинэ хувцсыг Есүс бэлдээд өгсөн. Есүс өөрөө бидний тэр хувцас. Бид нар Есүсийг л өмсөх ёстой гэдэг. Есүсийн дүр төрхийн дагуу байх ёстой гэдэг. Тэгээ энийг бид нар тайлбарлахдаа дандаа бүтээлийн эхнэлөө очиж тайлбарлаж байгаа тийм. Эден цэцэрлэгт Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн анхны 2 хүн ямар байсан бэ гэдэг дээр бид нар дандаа очиж энийг ойлгож авахын тулд очиж байгаа. Бурхан хүнийг бүтээхдээ бусад амьд бүтээлүүдээс бид нар ч одоо ургамал амьтан амьд организм гэж яриад байдаг тийм ээ. Тэр амьд организмуудаас ялгаатай бүтээсэн нь юу гэхээр хүнийг боддог, сэтгэдэг, ухамсарладаг, тэгээд ямар нэгэн агуу үйлсийг бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээр бүтээсэн баг. Тэрүүгээрээ бид нар ялгаатай байдаг. Тэгээд Бурхан хүнийг бүтээхдээ бас хосоор нь гэр бүл бүтээсэн байдаг. Тэг яагаад хосоор нь гэр бүлтэй бүтээсэн? Тэр хоорондынх нь дотн харилцаагаар Бурхантай харилцах тэр дотн харилцааг бэлэгдэж бий болгож тийм ээ жишээ болгож үүсгэхийн тулд тэр гэр бүлийн ийм 2 хүнийг бүтээж тэр хооронд нь ингээд дотн харилцаатай болгох. Өөрөөр хэлбэл Бурхантай харилцах дотн харилцааг гэр бүлийн доторх дотн харилцаа төлөөлөх учиртай байхгүй юу? Гэр болгонд тийм дотн харилцаанд орох ёстой тийм ээ. Эхлээд эхнэр нөхөр хоёр хүүхдтэй болохоос өмнө дотн харилцаатай, дараа нь өөр хүүхдүүдтэй байхдаа бас дотн харилцаа. Энэ бол Бурхантай харилцах харилцааг минь төлөөлөх гол зүйл мөн. Тэгээ бидний дийлэнх нь болохоор аль хэдийн гэр бүлтэй болгоод хүүхдүүдтэй болсон хойноо итгэвч болсон байж. Тэгэхээр бид нарт засаж залруулах юм бол маш их байгаа гэсэн үг тийм. Эхлээд бид нар гэр бүлийн доторх харилцаануудаа эхнэр нөхрүүд харилцаануудаа засна, хүүхдүүдтэйгээ харилцаагаа засна гэсэн үг. Энэ бол бидний Бурхантай харилцах харилцаанд маш чухал зүйл гэдгийг бид нар
ойлгох хэрэгтэй. За нүгэлт унахад бид нар бүтээгчээсээ холбоосоо тасалсан гэдгийг мэднэ. Тэр үед гэр бүлийн доторх дотны харилцаа байхгүй болсон гэдгийг мэднэ, тийм ээ. Эхнэр нөхөр хоёр бие бинийгээ өөр нүдээр нүгэлтнүүдийг хардаг нүдээр хардаг болсон байна. За энэ бол юунаас болж байгаа гэхээр оригинал нүгэл, тийм ээ. Анхны нүгэл Эндипастер төрөчийн эсэргүүцлийн тухай ярьсан. Сатан нөгөө бурхныг эсэргүүцэж тэмцсэн тэр нүглийн тухай ярьсан. Тэгээ тэр яагаад эсэргүүцэж тэмцсэн бэ гэхээр Сатан бурхнаас дээгүүр гарахыг хүссэн, тийм. Бурхны бүр дээр гарч байгаа. Бүр зэрэгцэж биш, тийм, бүр дээр гарч байгааг хүссэн. Яг тэр нүглээрээ ирж Евийг үтсэн, тийм. Ев нэрэ бурхан шиг болж магад гэж бодсон байхгүй юу? Энэ бол юу гэхээр сүнсний завхаарл гэсэн байхгүй. Бурханыг шүтэх ёстой байтал өөрсдийгөө шүтсэн байхгүй. Тэг өөрсдийгөө шүтээд ирэхээр өөрийгөө шүтэн болгоно гэдэг чинь бурханаас өөр шүтэнийг гаргаад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн анхны Библиэд гарч байгаа завхаарл бол сүнсний завхаарл гэсэн байна. Тэгээ сэтгэлийн завхаарл, биеийн завхаарл хоёр бол дандаа сүнсний завхаарлаас ихтэй байдаг. Дандаа өөрийгөө шүтэн болгосон хүмүүс сэтгэлээрээ завхаардаг, биеэрээ завхаардаг гэж байна. Тэр өөрийгөө шүтэн болгосонтой холбоотой. Тэг хинч бурхнаас дээр гарч чадахгүй, тэг бодсон ч чадахгүй, санаарах чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэрийг мэдэхгүйгээр ингэж нүгэл үлдэж завхаарж байгаа байхгүй. Тэг сүнсний завхаарлалтай холбоотой байдаг учраас энэ завхаарлын тухай Библиэд бол маш их хатуу бичигдсэн байдаг. Маш их зүйлүүд бичигдсэн, гэхдээ их хатуу бичигдсэн байдаг. За Библиэд биеэр үлдэгдсэн анхны завхаарл бол Ламех гэж хүнтэй холбоотой гардаг. Энэ Ламех бол Адамын 7 дахь үеийн хүн. Тэгээ Библиэд тэмдэглэгдсэн 2 дахь алуурчин, Каины дараа алуурчин болсон хүн байдаг, тийм. Эхлэл номын 4:19. Ламех 2 эхнэр авчээ. Нэгийнх нь нэр нь Ада, нөгөөгийнх нь нэр нь Села болоо гэж бичигдэж үлдсэн байдаг. За 2 эхнэртэй хүний завхаарл юу ах вэ? Одоо эхнийхээ эхнэрээс салцсан хэрнээ 2 дахь эхнэртэйгээ завхаарч байгаа гэж үзэж болно, тийм. Эсвэл эхнийхээ эхнэрээс салаагүй хэрнээ өөр эмэгтэй авчираад гэрлэлтээс гадуур завхаарж байгаа гэж үзэж. Аль ч талаас нь, аль ч эхнэрийн талаас харсан завхаарл байгаа байхгүй юу? Тэгэд бурхан бол нөхөр хүн бол нэг л эхнэртэй байх хэрэгтэй гэж Адам Ив хоёроор ингэж хэлсэн байж байгаа, тийм ээ. Тэгэхээр анхны биеэр зөрчсөн хүн нь бол Адамын 7 дахь үед гарч ирсэн. Тэгнээс хойш бол Библиэд олон эхнэртэй хүмүүс маш олон болсон. Тэ бидний бурхантай хамгийн ойрсон Давид хаан хүртэл хичнээн эхнэртэй байсан. Хичнээн эхнэрийн хүүхдүүдтэй байсан. Соломон хаан, тэ 300 эхнэр 700 дотор юм. Тэгээд энэ хүмүүс бол сүнсний завхааралтай учраас ийм сэтгэлийн болоод биеийн завхаарл руу орж байгаа. Тэгээд амьдрал дээр харахад ч гэсэн бас тэгдэг те, жоохон хөрөнгөтэй чинээтэй болоод ирэхээр л завхаарал те, эсвэл эхнэрээ сольдог тийм тохиолдолд бол одоо ер нь дэлхийгээр дүүрэн байна дөө, те, маш их байна. За шинэ гэрээнд бол ийм хүмүүсийг бол нэрлэхдээ янхан завхаарэгчд гэдэг нэрлэгдсэн байж байгаа. Тэгээ Еврей 13:4 бүгд гэрлэлтийг хүндлэгтэн орд ирэнч бузартайгүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхаарэгчдийг бурхан шүүнэ гэдэг. Тэгэхээр энэ завхаарл энэ гэм нүглээсээ салж, гимшиж, эзэнлөө буцаж ирэхгүй бол энэ бол бурхны шүүлтэнд хамгийн түрүүнд аваачих нүгэлд баг очдог учраас энэ талаар бол Библиэд нэлээд хатуу
ярьсан байдаг. За завхаарлд юу багтдаг юм бэ гэхээр олон эхнэр нөхөртэй байх тийм ээ. Полигами гэж хэлдэг. Гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орсон бол fornicationтэй гэрэлтэй гадуурх харилцаатай өөрөнтэй харилцаатай байх юм бол adultery, биеэ үнэл, prostitution, өөрийгөө янз бүрийн аргаар хангадаг тийм ээ, masturbation, амьтантай үйлддэг бол bestiality, ижил хүйстэнтэй холбогдвол homosexuality, хүчирхийлэл үйлддэг бол harassment тийм ээ, энэ бол янз бүрийн хэлбэрийн хүчирхийлэл байгаа шүү. Гараар, биеэр, амаар үйлддэг harassment тоо тийм хүчинт тийм rape, садарлаж самуулахтай энэ порнографи, айлгүйдэх тийм флиртэн бас seduction ч үжилдэг тийм ээ. Гэт янз бүрийн байдлаар хүмүүсийг өдөж хоргоодог, enticing хийх, бэлгийн янз бүрийн уруу татлагууд байгаа. Sodomy гэдэг цус ойртолтууд тийм нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо суух, биенийг хүчирхийлэх, incest гэж байгаа тийм. Харийн шүтэн тахих, pagan sexual activity. Харийн шүтэнүүд дандаа сексийн үйлдэлүүдээр өөрсдийгөө шүтүүлдэг тийм. Тэдний хийж байгаа тэр залбирлын үйлдэлүүд, мөргүүлж байгаа мөрөглүүд дандаа ийм сексийн уруу татлагууд хүмүүсийг авчдаг. За хүүсээ солих, трансгендер тийм ийм энэ бас ингээд юунууд гэр бүлийн талаар судалдаг зөвлөгөө өгдөг бол энэс илүү нарийн юмуд гаргацсан байдаг. Би бол тэндээс цөөхнийг авч тавилаа. Ерөнхий ангиллуудын л. Тэгэхээр энэ болгоны ард бол яг бузар шүү тийм. Бузар муу сүнснүүд ажиллаж идэг. Гэтэ нэг биш. Бүр багаараа ажиллаж идэг байхгүй. Энийг бид нар бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар заримдаа хүн л юм чин бид нар алдчихлаа гэдэг тийм биш. Бид нар хүн учраас нүгэл үлдээд байгаа юм биш. Бид нар харин Бурхны онцгой бүтээл учраас муу сүнс биднэр рүү довтолж тийм ээ. Бидний тэр нээлттэй хаалгаар орж тэр нүгэл рүү очих тэр хаалга зам болж өгöd байгаа байхгүй. Тэр довтлохоо бид нар олзлогдоод байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй тийм ээ. Бид нар бодлороо олзлогдож байна, хүслээрээ олзлогдож байна. Тэрийгээ бид нар тийм учраас бид нар тэр бодол хүслээсээ салах хэрэгтэй. Тэр маш чухал зүйл. Муу сүнс биднийг Бурханаас холдуулахын тулд бүхий л зүйлийг хийнэ. Биднийг үргэлж буруутай гэж мэдрүүлнэ, тийм ээ? Уучлагдсан юм уучлаагүй юм шиг. Бид нар тийм мэдрэмжүүдийг төрүүлнэ. Биднийг дандаа ичхүүр дотор явуулахыг хүснэ, тийм. Тэгэд энэ завхаарлын ард ямар сүнснүүд ажил байдгийг бид нар дараа нь оны сүүлчээр бид нар сүнснүүдийг ярихдаа дэлгэрүүлж ингэж тайлбарлаж явуулна. Тэгээ бидний өнөөдөр бол гол ойлгох юм бол сүнсний завхаарл биеийн завхаарл руу хөтөлдөг гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар Бурхантай ойрхон, Бурхантай хамааралтай биш байх юм бол сүнсээрээ завхаардаг. Тэр нь бидний сэтгэлийн уруу таталтанд оруулаад биеийн завхаарл руу хөтөлдөг юм а гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. За энийг бол Хосея номонд бол яг бичсэн байдаг. Хосея номын 10-аас 14-т. Тэд идэх боловч ханахгүй, тэд биеэ үнэлэх боловч олшихгүй юм а. Учир нь тэд эзэнд анхаарал хандуулахаа болжээ. Завхаарл, дарс ба шин дарс нь ухааныг алдуулдаг билээ. Миний ард түмэн модон шүтэнтэйгээ зөвлөж тэдний ид шидтний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхаарлын сүнс тэднийг төөрүүлж тэд Бурханаасаа хагцсан биеэ үнэлжээ. Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн, толгод дээр эсвэл царс улаас тэрбинт модтын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн дор утлаг өгүүлж байна. Тийм учраас танаа охид биеэ үнэлж танаа бэрүүд садарлаж байна. Танаа охидыг биеэ үнэлж байхад нь эсвэл танаа бэрүүдийг садарлаж байхад нь би шийдэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ.
Тиймээс ухаангүй ард түмэн сүнсөн гэж хэлж байна. Тийм. Тэгээд энэ завхаарлыг тооцоог бурхан эрэгтэйчүүдтэй гэж байна. Завхаараад байгаа хүмүүсийн нүдэн дээр эмэгтэйчүүд завхаараад байгаа юм шиг харагдаж эрэгтэйчүүд өөрсдөө энд буруутай юм. Бурхан нүгэл дунсны тооцоог Евтэй биш Адамтай хийсэн тийм. Сая би Марк Дрискол пастрын яг 15 жилийн өмнө эрэгтэйчүүдийн конференц дээр хийсэн номлолыг сонслоо, цаг гаруй номлосон. Тэгээд яагаад сонссон гэхээр Марк Дрискол гэдэг пастрын Сиэтлд байсан пастор байхгүй юу? Марс хэлгээд маш том мега чөчтэй пастор байсан чинь Сиэтлд энэ пасторлууд дайраад тэгээд бүр сүмийн байхгүй болгоод энэ пасторууд Аризона Тринитигээ дахиад томсон нийцээ явуулдаг юм л. Бид нар ерөөсөө мэдхгүй тэр үед нь бид нар яг дөнгөж итгэж болчихсон юм л 15 жилийн өмнө. Тэгэд нэг надаас мэдгүй гарсан би ерөөсөө мэдхгүй гэдгсэн чинь тэгжээсээ штэ тэгээд муу сүнснүүд яг ингээд өдөртөг чанар руу их таардаг. Тэгээ энэ хүн бол өөрөөсөө болж ягаагүй өөрөө тийм гин нүгэл хийгээгүй сүмийнхэн нэг асуудлаар болж яасан юм шиг байна. Би тэрийг нарийнсаа ойлгоогүй. Гэхдээ өөрлөнд дайрсан гол юу энэ конференц дээрээс энэ юу байсан гэж өөрөө хэлсэн байхгүй юу. Тэгээд би сонирхоод сонссон. Тэгсэн чинь ерөөсө буруу юм байхгүй. Энд бол ингэж хэлсэн байхгүй юу. Ирчүүдээ та нар яагаад ингэж байгаа? How dare you гэдэг эргэжчүүд рүү аюух хашгирж тэгсэн байгаа байхгүй юу. Ирчүүдээ та нараас болоод ингэчлээ штэ. Тэг та нараас болоод охид чи ингэж байна. Та нараас болоод гэр бүл ингэж байна гэд тэгсэн энэ номд бол байсан байхгүй юу. Тэг хариуцлага нь ерөөсөө эргэжчүүд дээр гэдгийг л хэлсэн байгаа байхгүй юу. Энэ пастор. Тэг тэрнээс болоод сүмийнхэн эргэжчүүд яасан юм уу мэдгүй. Христ итгэгчид Христ итгэгчд руугаа маш амар тоталдаг байхгүй. Христ итгэгчд нь эхэлж тоталсан байна. Тэгээд сая тэр Марк Дрискол пастор хэлжээ. Одоо Сиэтл бол өөрөө бүр маш амар харанхуй хэцүү байдалд байгаа. Бурхан намайг тэр газараас өөрөө намайг гаргаж ирсэн юм аа. Гэхдээ Аризона бас тэрнээс илүү биш. Адилхан бас юутай. Яг бол Аризонод маш их нөгөө human trafficking-тэй хил дээр нь маш их хүний наймаа их болдог те. Тэрүүгээр орж ирж байгаа. Сая нөгөө Америк хилээ задгаа тавьснаас болоод маш их хүүхдүүд эмэгтэйчүүдийг тавьчихсан. Америк human trafficking-аараа дэлхийд тэргүүлж байгаа гэж гарч ирсэн шүү дээ Америк. Энд орж ирсэн хүүхдүүд хаана яваа мэддэггүй. Эмэгтэйчүүд хаана яваа мэддэггүй. Тийм болцсон. Байхгүй юу. Тэгээд тэр Азийн орнуудаар эмэгтэйчүүд хүүхэд ижил хүснээ хайж очиж байгаа хүмүүс нь ямар хүмүүс? Европ, Америкийн цагаан эрэгтэйчүүд очдог. Тэнд очдог яг тийм маш их тийм жишээнүүд байдаг байхгүй юу. Гэт яг энэ эрэгтэйчүүд хариуцлагаа өөрөхгүй байгаа учраас гэр бүлийнхаа удирдагч сүнсний тахилч нар болохгүй тийм ээ. Нийгмийнхаа тийм сүнслэг тэргүүлэгч нар болохгүй байгаа учраас нийгэмд чи ийм юм болоод байна гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр доор ирсэн комментүүдийг уншсан чинь тэр 15 жилийн өмнө тэрийг сонсоод би босч ирсэн гэсэн хүмүүс маш их байсан шүү дээ. Маш их байсан баг. Би бүр өстой энийг сонсоод би гэртээ ингэж доошоо хараад эзэн рүү хандаж уйлсан гэд бүр нэг хүн хэлсэн баг. Би энэс болоод гэр бүлээ босгосон. Би энэс болоод Иесусыг хүлээж авсан гэсэн эргэжчүүд маш их байсан байхгүй. Гэсэн чи тэр үед нь итгэгч хүмүүс энэ пастрыг намнажсэн байгаа байхгүй. Цаана маш олон босч ирж байсан биз. Аюус. Тэгтээ хэлэхдээ ширүүн хэлсэн. Пентекост пастор ширүүн хэлдэг. Хамаагүй хэлдэг. Тэгээ хүмүүс тэрийг загналаа энэ гэж ойлгодог. Дахиад how dare you гэж байгаа л ингээл хэлсэн байхгүй. Гэтэ өөрөө дараа нь л
ариун сүнс тэгж хэлж шүү гэж хэлсэн. Тэгээд тэр пастор тэр юунд дундаа ингээд жишээ авсан байсан байхгүй юу. Сүмийнхэн нэг хар эмэгтэй охин ирээд пастраа би нөгөө өөрийнхөө төрсөн автаа уулзмаар байдیں۔ Тэг манай ээж намайг уулзалдаггүй. Яагаад гэвэл би яг тэр нөгөө манай ээж тэр төрсөн аав маань хүчинтэй тэр хүчинтэлтийн улмаас гарсан хүүхэд болохоор манай ээж намайг тэр төрсөн автаа уулздаг. Тэгэхээр би төрсөн аавгаа хармаар байна. Тэгэхээр нь чөөрөл уулзъя гэж бодож байлаа. Уулзалтаа гэж encourage өгөө явуулсан гинэ. Тэгээд автагаа уулзчаад ирлээ гэдэг. Тэгэхээр автагаа уулзсан яасан гэдгсэн чинь нөгөө охин хийрээ битнэ. Тэгсэн чи автагаа уулзгаач нөгөө аав нь охиноо хүчинтэй явуулсан. Тэр жишээг яриад хашгирч ирсэн байхгүй энэ пастор. Өөрөө тэр пастор чинь бас буруу зүйл хөөгцөн төг гимшээлтэй тэрийг яриад амар. Тэгэд өөрөө бас нөгөө эхнэр нь пастрын охин тэгээд хоёлаа бас сус өөрөө итгэж биш байсан. Тэгтээ хоёлаа гэрлээ дараа нь тэгж болчихсон. Тэгээд авгаа нь бас ингээд янз бүрийн ингээд юу нэ асуудалтай сэтгэл хөдлөлийн асуудалтай. Тэгээд яг нэг шарахтай байна гэж мэдээд авгаатайгаа нэг өдөр сайхан ярьж суусан. Яа тэгсэн чинь харин авгийнхаа өмнөх бойфренд нь амар их дарамтлагдаг байсан. Тэгтээ аюух шарах авсан тэрнээсээ. Тэгээд авгаатайгаа нийлээд уйлаад авгийнхаа өмнөс маш их уйлсан гэдэг. Тэгээд энэ пастор өөрөө тийм энергийн бэлэг авьяастай. Тэр охины өмнөөс уйл, эмэгтэйчүүд өмнөөс аюух уйлт юм л. Тэгээд авгаатайгаа хоёлаа тэр итгэл чөлөөлтийг хамт хийсэн байгаа байхгүй юу? Хамт хийсэн. Тэгээд одоо хоёулаа тийм гэр бүлүүдийг итгэл чөлөөлтөд тийм конференцуд хийж явдаг тийм пастор байхгүй юу? Хоёулаа тийм энергийн бэлэг авьяастай бил. Тэгээд бурхан бол нэгүслээрээ нүгэлтэй хүмүүсийг аварж байгаа шүү дээ тийм ээ? Нүгэлтэй хүмүүсийг уучлж байгаа юм. Бид нар гэхдээ үл итгэгч хүмүүсийн хийсэн тэр юмнуудыг бурхан шийтгэн гэж айлгаад байгаа биш. Харин итгэгч хүмүүс завхаар бол тэр хүмүүс бурханыг орхих магадлал их байдаг байхгүй юу? Тэгээд бид нар бол бүр хатуу шүлтэнд очино гэдгийг хэлээд байдаг. Үл итгэгч хүмүүс бол хизээч Есүсийг хүлээж аваад тэр нүглээ уучлуулад тэрх боломжтой гэдгийг бол бурхан хэлээд байдаг. Есүсийн цус бол ямар ч нүглийг угааж цэвэрхэн болгох чадaltaй тийм ээ. Харин сүмд явж байгаа мөртлөө завхаарсан байх юм бол бусад итгэгч хүмүүс нь тэр хүмүүсээс зайгаа барь гэж бүр Библиэд бичсэн байдаг тийм. Бурхныг мэдчихэд таньчаад бурхныг хүүхэд гэчээд тэр завхаарна гэдэг чинь тэр яг бурхныг өгөөсгөх тэр цэврүүг очсон байгаа гэсэн үг байхгүй юу? Бурхангүй юм шиг болцсон учраас хийцэн. Өөрөлдөө сүнсний завхааралд очсон ба. Тийм учраас тэр хүмүүсээс зайгаа барь гэж хэлдэг юм байна гэж ингэж ойлгохтой байгаа байхгүй юу? Харин ариун сүнс бол биднэрт өдөр бүр бурхны хүүхэд гэдгийг сануулдаг штэ. Галат 5:24 дээр Христ Иесуст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл тачааллын хамт загалмайд цовдлсон ажээ гэж. Энийг л бид нар мэдж байгаа. Бидний өмнө хийжсэн бүх нүглүүд тэр дотор чинь тэр завхаарлж орж байгаа тийм ээ. Загалмай дээр цовдлогдсон бүр байхгүй болсон гэдэгт итгэх хэрэгтэй байхгүй. Тэгээ өмнө тэр завхаарж исэн нөхцөл байдал чинь хүмүүс чинь ингээд бодогдоод байх юм бол урдаас нь юу гэх вэ? Миний энэ нүглийг Иесус угаацсан шүү дээ тий. Зайлмаа сүнс. Энийг сануулж байгаа хүмүүс сүнс зайл гэж сурах хэрэгтэй байхгүй. Би нэг загалмай дээр цовдлцсон шүү дээ. Тий? Тэр бол маш сүн. Энэ бол бурхны хүүхэд гэдэг байр суурин дээр зогсож байгаа юм шиг тий. Би бурхны хүүхэд шууд хэлсэн. Би цэвэрхэн болцсон. Би угаагдсан. Би толбгүй болцсон. Ингэж хэлж сурах бол маш чухал байгаа. Еврей 12:15-16 дээр
хинэнч Бурхны нэгүслээс салахгүй тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан түүгээр олон хүн бузарлагдахгүй тулд сэрэмжил. Садар самуу эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ хөдөлсөн Исав шиг сүсэггүй болчихгүй тулд сэрэмжлээ гэж хэлж байна. За энэ бол маш их ноцтой зүйл гэж байна. Гашуун үндэс урган хор. Хэрвээ бид нар хуучин хийжсэн нүгэлдээ хаалгаа нээж өгөөд оруулчих юм бол нөгөө үндэс дахиад нөгөө хортой үндэс чинь дахиад ургаад ирнэ. Тэгэд өөрөө хийгээд зогсохгүй бусад хүнийг бузарлаж байна. Ийм юмнаас сүмийг хамгаалах гэдэг байхгүй. Тэр жижигхэн хөрөнгө том юмыг хэсэгдэг. Энэ дээр завхаартай холбож тайлбарласан гэдэг тийм ээ. Тэгэхээр гашуун үндсүүдээ бид нэр өмнө нь байсан гашуун үндсээ аваагүй бол ямар нэгэн тэр уруу таталтаар тэр үндэс чинь дахиад сэргээд ирэх магадaltaй байхгүй. Тэр бид нар тэр үндсийг тэр завхаарлыг бүр үндсээр нь авч явах хэрэгтэй байхгүй. Үндсээр нь авч явах гэдэг бид нар түрүүнд нь тайлбарласан тийм бүх тэр сэтгэлийн холбоосод соол тайнуудаа тасалж явах, гэрээнүүдэд цуцлах, татгалзах тэр бүх зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэ? Олон хийжсэн бол олон удаа тэрийг хийн. Олон үнэтэй хийжсэн олон үнээс татгалзна гэсэн. Олон үйлдэл хийжсэн бол тэр бүх үйлдэл болгоноор хийн гэсэн. Тэрийг бид нар хийх хэрэгтэй. Тэг биеийн завхаарл өөрийгөө шүтэн болгож байгаа хэрэг учраас Библиэд сүнсний завхааралтай адилтгаж үздэг. Энийг сайн бодох. Сүм дотор гэрлээгэн мөртлөө хамт амьдраад идэг хүмүүс байдаг те. Тэр хүмүүс маш их хор учруулдаг байхгүй сүм дотор. Тэг хэлэхээр ерөөсөө үг хүлээж авдаггүй. Тийм хүмүүсийг бурхан өөрөө зайлуулчихдаг юм л. Хэлээд тахад ерөөсөө. Бурхан бол алдраа хинтэй ч хуваалцахгүй шүү дээ. Тэг сүм дотор яг хэнийг хаана явж байх юм. За хоёр дахь арга зам нь болохоор бид нар өөрсдөө ариун байдлыг төгс болгохын тулд бурхантай хамтарч ажиллах ёстой. За авралын тухай бид нар одоо бүгдээрээ аврагдсан хүмүүс. Тэг авралын тухай ойлголтын дээр бид нар тайлбарлаж хэлжсэн тийм аврал бол 3 цаг дотор байдаг юм шүү гэдэг тийм. Өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цаг дотор байна. Тэгэхээр өнгөрсөн цаг нь бол бид нар зөвтгөгдсөн тийм зөвтгөлөө хүлээгээд авсан. Бурхны нүдэнд бид нар Иесээр дамжуулаад зөвхт хүн гэж харагдаж байгаа. Тэгээ нь бол бид нар Иесийг хүлээж аваад амаараа бид нар Иесийг аврагч эзэнгээ тунхагласан тэр хүчит болцсон. Учираас өнгөрсөн цаг энийг бид нар би аврагдчихсан, би дахин төрсөн хүн гэж ингэж хэлдэг гэж байна. За тийм хүмүүс ингэж сүм цуглаанд ирээд суудаг тийм. За тэгээ аврагдсны дараа бидний авралын одоогийн цаг үргэлжилж байгаа. Энэ бол хариуцлагын явц тий процесс үйл явц болж байгаа. Тий sanctification гэж. Бид нар өдөр тутам чөлөөлөгдөөд эдгрээд хариуцагдаад явна. Тий зарим зүйлүүд шууд хийгдэнэ. Зарим зүйлүүд 2-3 хоног, зарим зүйл 2-3 сар, зарим зүйл хэдэн жилээр ч хийгдэж магадгүй. Ямар ч үсэн ингээл хийгдээд явна, хариуцагдаад явна. Бидний хэр их тэрслүү байдал, хэр их эсэргүүцэж байгаас их хамаардаг бидний хариуцлага. Бид нар үнэхээр тийм байна гэж хүлээгээд авахд дор нь хариуцагдаж тохиолдож байгаа. Заримдаа үгүй гэж маргаад тий бурхантай хэрэлдээл яваад ах юм бол удаал байна гэсэн үг тий. Биднээс шалтгаалдаг байж байгаа. За ирээдүйн нь болохоор бид нар тэнд очиж бурхантай хамт Иесусийн алдартай хамт алдрыг нь хуваалцах гэдэг байна тийм ээ. Өөрөлдвөл бид нар хариуцлагын замд явж байгаад хөөргөгдөд тэнгэрт очих юм бол бид нар тэр glorification-ыг авч байгаа шүү дээ. Адилхан алдар шүү. Тэгэхээр бидний ирээдүйн цаг тэр алдрыг хүлээж авах байхгүй. Замаа сайн яваад дуусгасан миний зарц за энд суудаа гэд бид нарт тий суудал бэлтцсэн, өрөө бэлтцсэн байж байгаа. Биш.
Энэ бол бидний авралын ирээдүй. Одоо энэ өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбож ярих юм бол бид нар өнгөрсөн цаг дээр тэр зөвхт болсноороо бид нар яг сүнсний завхаарлаас холдуулагдсан, чөлөөлөгдсөн байгаа байхгүй юу? Тэ? Бид нарыг одоо сүнсээр завхаарахгүй нэг л эзэнтэй гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Нэг л шүтэнтэй. За харин ариусгалын замаар явхад бид нар сэтгэлийн авралыг гүйцээх гэж яваад байгаа. Тэ бидний сэтгэл гүйцэд аврагдаг байгаа ш тэр бид нар бодох хэрэгтэй. Сүнс бол аврагдсан юм. Одоо сэтгэл аврагдах гэдэг. За энэ үед бид нар бол хамгийн түрүүнд бид нар сэтгэл хөдлөлөө захирч сурна гэж ярьсан тийм ээ. Сэтгэл хөдлөл. Тийм. Зүрхнээс энд орж ирсэн сэтгэл хөдлөлийн бодлуудыг бид нар тархиныхаа урд хэсгээр зөв шийдвэр болж гаргахыг сэтгэл хөдлөлөө захирах гэж ярьсан байж байгаа тийм ээ. За одоо тэгээд бас бид нар биеэрээ завхаарл үлдэхгүй байх шийдвэрийг гаргаж сурах ёстой. Яг энэ тандаа сэтгэл хөдлөлөө захирч сурах ёстой. Тэгээ тэрний тулд бид нар одоо бодолтойгоо ажиллаж сурна. Буруу бодлуудаа зөв болгоно, тийм ээ? Сөрөг бодлуудаа эерэг болгоно гэсэн үг. Бодол нэг бүртэй биш үү? Бодол бүрээ бид нар шинж сурна. Тэгээ бид нар яагаад энэ биеийн завхаарл үлдэхгүй гэдэг вэ? Яг бие цэвэр байлгах чинь бидний ирээдүйн авралтай хамгийн холбоотой зүйл байхгүй юу? Яг бол бид нар ирээдүйн авралтай бидний бие шинжлэгдээд тий бид нар хөөргөгдөх явцтай бидний бие шинэ болоод шинэ гоё хувцастай болоод цагаан хувцас гэдэг байна. Тэгээд тэр тэнгэрт очино. Бидний авралт маш чухал зүйл гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За дэлхийгээр нэг завхаарлын сүнснүүд байгаа шүү дээ бид нар мэднэ те. Бид нар одоо уншижсэн уран зохиол, үзчихсэн кино, амьдралдаа хийсэн зүйл туршлагуудаараа дамжаад бид нар завхаарлын сүнсний нөлөөнд явж исэн гэдгийг бид нар бүгд мэднэ. Тэгээд тэднээс орж ирсэн маш буруу бодлоод одоо бид нарт байсаар байгаа байхгүй юу? Тэрнээсээ бид нар бол цэвэрлэгдэх шаардлагатай байдаг. Тэнэх гэмгүй юм шиг бодлоод хүртэл тэр завхаарлын сүнстэй холбоотой байдаг. Сая би нэг юм өөртөө нэг юм нээж авсан шин. Би урд нь ингээл олон гэрлээл салаад байгаа хүмүүс, олон эмэгтэй дурлаад байгаа хүмүүс. Одоо яруу найргаар дүүрэн юу байгаа шээ. Яруу найрагч нар чи нэг эмэгтэй дурлахаар нэг гой шүлэг хичээл те. Нэг гой уран зохиол бичээл тэгээд идэгтгэл. Тэр хүмүүсийг чинь бид нар шүтээд өссөн. Тэгж боддог байхгүй юу? Яа энэ хүмүүс амар их гоо сайхны мэдрэмжтэй болоод олон дурлаад тэгээд ийм зохиол бүтээл гаргаад идэх юм штэй гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чи би яг тэр бодлороо яг завхаа тэг хүлээн зөвшөөрчихсэн юм гэдгийг ойлгосон байхгүй юу? Тийм биш юм байна. Бүр завхаарлыг зөвшөөрсөн те. Тэг баг өөртөө олон дурлахыг зөвшөөрөх гэдэг юм шиг байна гэж бодоод тагт те. Тэгэхээр ийм юмнуудаас бид нар ингэж цэвэрлэгдэх ёстой байхгүй юу? Одоо энэ залуучуудын сонсоод байгаа дуунуудыг сонсоход те нэг бойфрендээс салаад нэг дуу зохиогоол тэрүүгээрээ хит болоод тэрүүгээрээ залуучуудыг дагуулад тийм дуунууд байт юм л шүү. Тэгээ нөгөө банаа нэг дүүгийн хөвгт ирсэн багт гэсэн нэг Taylor Swift гарч ирсэн тэр үед ороод л юм те. Энэ Taylor Swift чинь нэг бойфрендээс салахаараа нэг дуу зохиогоол тэгэл тэр дуу нэг хит болт гэж хэлчихсэн баг. Би сонсдгүй л те. Гэхдээ тэгдэм байна гэдэг нь ингээд ойлгоцтой. Тэр дуунууд нь маш завхаа хөвгтэй, маш муухай хөвгтэй. Тэгээд залуучууд юуруу явж ин тэр дуунуудаар дамжаад тэр хүүхдүүдийнхээ тэр сонсоод байгаа дуу муунуудыг бид нар таних хэрэгтэй, үзэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Юуруу тэр л хөтлөгдөг. Тэгэхээр бид нар ийм юмнуудаас салахын тулд яах вэ гэхээр бид нар дээд зэрэгээр бурхнаас хамааралтай болох. Dependent on God тийм болох хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт нь болохоор диаволыг шууд эсрэг үүсэж сурах хэрэгтэй.
Тэгвэл зайлал гэж хэлсэн байгаа байхгүй юу? Зайлал. Бид нар ч одоо сүнсний мэдрэмж ажих. Тэгтээ тэргүй итгэж болоход бид нар муу сүнснүүд, ариун сүнснүүдэд хоёр хуваагаад хардаг болсон байж байгаа тийм ээ. Ариун сүнснээс биш бол муу сүнс гэдэг. Муу сүнс тэрийг бид нар зайлуулж эсвэргүүц чадна. Бид нар сүнснүүдийг ялгах чадвартай гихц discernment-ийг авах юм бол бид нар бүр энэ ямар сүнс үү гэдгийг бүр нарийн ялгах чадвартай болдог байхгүй юу? Энэ бэлгийг хүлээж авсан хүмүүс бас айдаг, тэрнээс болгоомжтой. Яг тэгвэл амар сүнснүүд ингэж таньж мэддэг учраас заримдаа айгаад идэх шиг айх хэрэг байхгүй. Зүгээр таньж мэдээд тэрийг зайлуулж сурах хэрэгтэй байна шүү. Бас тэр бэлэг авьяасаар чинь бусад хүмүүст өөрчлөлөх гэдэг юм шүү. Гэтийг бас ойлгох хэрэгтэй. Тийм бэлгүүд чинь нойр морилоо янз бүрийн юм руу дайрна. Айх ерөөсөө хэрэг байхгүй. Тэгээд сэтгэл маань юутай холбоотой гэдгийг ойлгож тэр сэтгэлийн холбоосуудтай тэр суул тайвнуудтайгаа тэмцэж сурах шаардлагатай байдаг. Тэгээд завхаар л яагаад Библиэд ингээд маш олон удаа бичигдсэн бэ гэхээр тэр сексийн гэм нүгэл бол цусан гэрээтэй адилтдаг гэдэг. Тэг хүүхд байгаа болохоор би хамаагүй ярьж чадахгүй. Гэхдээ энэ хүмүүс гэр бүл болсон хүмүүс бол энийг мэдж байгаа тийм ээ. Яг юм цусан гэрээтэй адилтдаг. Тэгэхээр бидний Иесусээр дамжиж хийгдсэн бүх зүйл Иесусийн цусаар дамжиж хийгдэж байгаа шүү дээ. Бурхантай бид нар Иесусийн цусаар дамжиж эвлэрсэн. Тийм учраас бид нар цусаар дамжсан гэм нүглүүдийг хийж болохгүй байхгүй. Тийм учраас сүм чуулгануудыг энэ тал дээр их анхаар гэж Библиэд бичсэн байдаг юм шүү. Тэгээ удирдлагуудад тавих шаардлагатай ч гэсэн нэг их нарын нөхөр байна гэж хүртэл бичсэн байна. Тийм нарын зүйл. Тэргээр нөгөө хүлээж жишээ болж бусад хүмүүст харагдуулах гэдэг. Тэрнээс зүгээр их нартай хүн л үйлчлэн, их наргүй ганц хүмүүс үйлчлэх гэсэн үг биш тийм ээ. Зүгээр нэг их нар нэг нөхөртэй байна л гэдэг хэлж байгаа бол. Тэгэхээр бид нар бас гэмгүй бодлуудаа ч гэсэн бас бид нар ингэж шинж үзэх хэрэгтэй тийм. Маш гэмгүй бодлууд байдаг шүү дээ. За энэ ямар сайхан эрэгтэй вэ? Энэ ямар сайхан эмэгтэй вэ гэж боддог. Тэр гэмгүй бодлууд хүртэл хаашаа аваачих бодох. Тэгээ энийг ингээд эргээр бодохтой яах. Энэ хүнийг Бурхан ямар сайхан бүтээгээвэ гэдэг. Тэгээ эрэг бодол болгочих болдог тийм. Ямар гоё битээ юм бэ гэж хүмүүсийг бодчихдог. Тэр биеийг яагаад хар? Хүний биений нам хувцас байгаа шүү дээ. Царай байгаа, нүд байгаа. Би яагаад биеийг хараад байна? Тэр зүйл байгаа тийм ээ. Тэр Бурхан энэ хүнийг ямар гоё биетэй бүтээгээвэ. Энэ хүн Бурханы бүтээл болсон энэ хүн биеэ сайхан авч явж байна. Тэгээ эрэг бодлууд болгож чадвар хэрэгтэй. За тэгээд зарим хүмүүс миний нөхөр эхнэр ийм байсан бол би ийм нөхөр ийм эхнэртэй байсан бол гэж боддог тийм. Энэ харьцуулж боддог бүх бодлоод сөрөг бодлоод ерөөсөө харьцуулж бодох хэрэггүй. Тэгээд манай энэ дандаа ингэнэ. Дандаа ингэдэг. Тэ? Манай энэ хизээч ингэхгүй тэ ингэж байгаагүй. Дандаа хизээч гэдэг бодлоод өгнүүд энэс ерөөсөө татгалцах хэрэгтэй. Тэгээд Бурхан надаа үнэхээр ямар нэг юм босгоод Бурхан надаа хайртай гэж юу үнэхээр хайрлсан юм уу гэж ингээ эргэлзээд боддог. Тэг Бурханд хайрлагдахгүй юм шиг ботхоор л өөрчлөлтийн лөө явдаг, өөрлөгөө явдаг байгаа. Тэ энэ сүнсний завхаар руу аваачдаг. Ийм эргэлзээ ерөөсөө байж болохгүй байгаа тэ. Тэр хүн надад хайртай гэж юу те эхнэр нөхөр маань надад хайртай гэж юу гэдэг энэ эргэлзээнүүд маш хортой. За эртхэн салчдаг байжтай гэсэн энэ харамсдаг бодлоод те мэдээж бид нэр урд нь энэ нөхрөөсөө эхнэрээсээ салчаамсан гэдэг бодлоод тэр нөгөө хин пилигримийн эхнэрээс
Нэг хүн асуусан гэсэн. Билли Грэм салчаа гэж бодож байсан уу гэж асуусан гэсэн. Би салъя гэж бодож байгаа. Харин алчия гэж бодож байсан шүү гэж авсан. Тийм хэцүү үе зөндөө байдаг байхгүй. Гэтэ тэр салчия гэж бодоогүй л байгаа байхгүй юу. Тийм хэцүү. Тэгээ Билли Грэм чи яг нөгөө тэгч эргэжтэйчүүдэд их нэг үлгэр жишээ үзүүлсэн байдаг чи юу гэхээр лифтэнд орохдоо хизээч ганцаараа явж байхдаа хизээч эмэгтэй хүмүүстэй хамт лифтэнд ордог. Тэгээ ганцаараа явж байхдаа эмэгтэй хүн лифтэнд ороод ирвэл гарчдаг. Тэрийг бүр яг хэрэгжүүлдэг байсан байхгүй юу. Тэр яагаад гэх юм бол удирдагч нар руу муу сүнс албаар янз бүрийн эмэгтэйчүүдийг явуулж тоталдаг байхгүй. Тийм зөндөө болж исэн. Түүхэнд тийм учраас тэр Билли Грэм тэрийг мэддэг учраас өөрөө зүгээр сэргийлэл лифтэнд байна. Тэр эхнэрээсээ өөр хүнтэй юмд очдоггүй. Сайн мэдээнийхээ үйлчлэлт бол дандаа эхнэрээ дагуулж явж байгаагүй л дээ. Тэнд бол өөр багийнхантайгаа ажил. За тэгээ бас тэрнтэй энэтэй суусан бол харамсан бол. Урдныхаа нөгөө салсан нөхөр бойфренд юу гэдгийг тэ өөр нь эргүүлж исэн хүмүүсээ бодоод энэ бол зохиорл руу бас аваачдаг. Угаасаа бодлороо зохиорч байгаа гэсэн үг. Энэ бодлоо чинь бүгдээрээ зохиорсон бодлоо. Бид нарт бол зүгээр гэмгүй бодлоод байгаа юм шиг байна тийм. Цаанаа бол маш их юм сүнслэг утгатай гэдэг бодлоо. Тэгээ энэ бодлууд чинь болохоор муу сүнс орж ирэх тэр хаалга үүдийг нээгээд өгчдөг. Бид нар одоо хаалга хаа гэдэг байгаа шүү дээ. 12 хаалга жишээ болоод бид нар ярьжсэн тийм. Тиймээс ийм бодлуудыг ерөөсөө ботхоо бол ерөөсөө зогсгосон. Тэгэхээр зарим бодлыг эерэг болгох хэрэгтэй. За энэнийхээ оронд бид нар яаж эхлэх вэ гэхээр эхнэр нөхөр үр хүүхдүүдтэй талархна. Талархал бол маш олон зүйлийг эерэг болгодог, зөв болгодог гэж байгаа. Тэгээ ерөөсөө бусадтай битгий харьцуулсан бодлоод ерөөсөө битгий. Тэгээ хүмүүс ингээл гэрийнхнийгаа бусдад харьцуулаад сүлдээ ингээл сүмч болгоно бусад сүмтэй харьцуулаад ингээл харьцуулт чинь томроод яваад байгаа юм. Улс орноо бүх юм л ингээл харьцуулаад тийм харьцуултад ерөөсөө сайн юмд хүрэгдэггүй. За итгэгч хүн болгон ариун сүнсний сүм гэдгийг маш сайн санаж хэрэгтэй. Ариун сүнсний сүм учраас бохир юмыг эзэн байлгах дургүй. Энийг маш сайн бодох хэрэгтэй. За 1-р Коринт 6-гийн 16-аас орж янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь тэр хоёр нь нэг махан бие болно гэж айлддаг. Харин эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. Садар самуун явдлаас зүхтэн явагдав. Хүний үйлддэг нүгэл бүр биенийх нь гадна байдаг. Харин садарлагчийг өөрийнхөө биеийн нүгэл үлддэг. Та нарын бие бол Бурхны та нарт өгсөн та нарын дотор байдаг ариун сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх нь биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурхныг алдаршуулгатун. Сайн бид нарыг ариун сүнсний сүм гэдгийг сануулж байна тийм ээ. Тэгээ бас сексийн биеэр хийж байгаа нүгэл бол тэр нөгөө хүнтэй чинь дахиад нэг мах бий болгочихно гэж. Тийм учраас маш аюултай байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь өөрийнхөө эсрэг үйлчлэн нүгэл. Бурхны эсрэг бас өөрийнхөө үйлчлэн нүгэл бол. Тэгээд бид нарыг үнээр ямар үнээр худалдаж авсан? Есүсийн цусаар худалдаж авсан. Тийм үү. Аврал үнгүй. Авралыг бид нар үнгүй хүлээгээд авчиж болохоос аврал өөрөө маш үн цэнтэй байхгүй юу. Есүс цусаа урсгаж ирсэн. Бүх цусаа урсгасан шүү дээ. Ерөөсөө цус үлдээгүй. Яг тэгвэл Есүсийг хатах гээд зөвхөн цагаан тунгалаг зүйл урсаж гарсан байхгүй. Цус байгаагүй. Бүх цус нь урссан байхгүй. Тэгээ бид нар тэр нүглийн үр дагаврууд ажиллаад байгаа. Тэгэхээр шиний нүглийн үр дагаврууд гэхээр бидний тэр эцэг өвүүдийн тийм ээ бидний өөрсдийн хийсэн бас тэр Адам Еваас дамжиж ирсэн гэдэг маш олон янзын нүглүүд байгаа шүү дээ. Тэрийг бид нар өөрсдөө хийснийг мэдж байгаа болохоор
маш амархан гэмшээд цэвэрлэгдэхэд амархан. Харин бид нар удам судраас ирснүүдийг бид нар сайн мэддэггүй тийм ээ. Тэгээд тэрийг бид нар ариун сүнснээс ямар юу ирж байсан гэдгийг асуугаад илчлэлт аваад за мэдэхгүй бол миний мэдэхгүй бас бидний удам судрын хийжсэн тэр завхаарлын нүглүүдтэй зайлуулж өгөөч, тэрний хараалыг тасалж өгөөч гэж бид нар бас залбирах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэдний хийгээг бол бид нар хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар бас мэдэхгүй байснараа хаалгыг нээлттэй орхисон байдаг. Монголчууд бол маш их завхаар артам. Маш завхаа. Бид нар дэлхийг эзэлж явсан Чингисийн удам гэж бахарх сайхан боловч тэр дайтаж явахдаа тэр дайчид юу хийж ирснийг бид нар мэдэхгүй. Тэнд ямар их хүчирхийлэл аллах болж ирснийг бид нар мэдэхгүй. Тийм учраас бид нар бас эцэг хүүхдийнхээ өмнөөс бид нар бас гэмших, зурчлан залбирал хийх хэрэгтэй байдаг. Маш их архитан согтурдаг. Архитан согтур завхаарл хоёр дандаа хамт явдаг. Тэр болон нийллэг, наадам, ой, арга хэмжээ цаана нь бол ямар сүнс ажиллаж байгааг мэдэх хэрэгтэй. Бид нар Бурхны үгэнд нээлттэй байна гэдэг чинь зөвхөн Библиэлд байгаа зүйл биш, бас ариун сүнс биднэрт илчилж өгөх. Бидний мэдэхгүй байгаа тэр гэм нүглүүдийг харуулах. Бурхан бүр илчлэлүүдээр дамжуулж биднэрт харуулдаг тийм. Янжмаад бүр нөгөө өгөөдөө хаан юу хийж исэн тухай тийм юу төлөө үзэгдэл харуулж исэн гэсэн шүү дээ. Өгөөдөө хаан монголчуудыг архитай танилцуулсан хаан байхгүй. Тэгэд юу яасан? Эзэлсэн ард түмнийхээ эмэгтэйчүүдийг олзолж авчирч дайчтаа өгдөг гэсэн. Завхаарл өгөөдөө хаанаар маш их орж ирсэн гэж харуулж тэрний төлөө зурчлан дэлбэрэж хэлж байсан. Тэгээ бидний хэдгүй удам судар тэнд явж ирснийг бид нар мэдэхгүй тийм. Бидний эмээ өвөө юу хийж ирснийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр бид нар өмнөөс нь тэр залбир. Тэрнээс болоод өнөөдөр бид нар тэр үр дагаврууд нь бидний амьдрал дээр ажиллаад байж байна тийм. Тэр салтууд, завхаарлууд, хүчин төлөлтүүд тэр олон зүйлүүд. Тэг Монголд байхдаа бид нар автобусын дотор л явж байхдаа хараасмент төртөж явснаа мэддэггүй шүү дээ. Тэ? Хүмүүс ингээл бидний биед наалтцсан бөгч. Дээр тохиолдсон. Эмэгтэйчүүд яаж албаар шахаал гэдэг тийм зүйлүүд. Тэг мэддэггүй шүү дээ. Америк тэртлээ бид хараасментийн тухай юу ч мэддэггүй шүү. Ойлгодгүй шүү. Амьдрал тийм л юм баг гэж бодож явж байсан. Амаар бид нар ямар их хүч хилд байснаа бид нараас мэддэггүй. Тэг бид нар эсвэл завхаарл хийжсэн, эсвэл завхаарлын хохирогч болж исэн байна. Аль алинаас нь салах хэрэгтэй. Бүх зүйлүүдээс салах хэрэгтэй. Тэг яагаад бид нар салах хэрэгтэй гэхээр Бурхан чуулганаа цэвэр байлгах гэдэг ойлгох хэрэгтэй. Эфес 5:26-аас 27. Тэр чуулганыг өгөөр дамжуулан усан дугааж, цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч тол ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй харин ариун гэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн аж хийж байгаа. Бидний яг бүх чуулганаар нь ингээд ирээдүйд аваачих. Алдарт чуулган бол. Тэгэхээр Иесус сүд бүсгүй болсон чуулганаа ариун байлгах гэдэг юм шүү. Зөвхөн таны миний асуудал биш. Тэ? Ямар том үйлсэд бид нар нэгцэнэ. Тийм учраас бид нар ичих шаардлагагүй. Улаах хэрэгтэй тийм. Бид нар юу хийж ирсэндээ гимших хэрэгтэй. Бусдын өмнөөс зуурчлах хэрэгтэй. Бидний үзэж туулж яснаар дамжуулаад бидний хүмүүсийн төлөө үйлчлүүлдэг тэрийг бид нар хийх хэрэгтэй. Ром 13:13-14-т учиргүй найрлан цэнгэж аригдах бос, садралн тачаадах бос, хэрэлдэн маргаж, атаархан чөтгөрөх бос, харин өдөр бөө мэд бүгдээрээ зүй зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачааллын талаар махан биеийг юугаарч бүү ханга гэж. Яг өдөр явж байгаа.
бүх муухай зүйлүүд голдуу харанхуй шүн хийгддэг тийм ээ. Харин бид нар өдөр байгаа юм шиг. Өдөр хэн ч муухай зүйл хийхгүй тийм. Тэг өдрийн байгаа юм шиг зохистой явцгаая гэж. Христийг өөртөө өмс. Христ бол энэ дэлхий дээр нүгэл хийгээгүй ганц хүн тийм ээ. Эсрэг тачааллын талаар махан биеийг юугаарч байна. Хүслүүдээ хяна гэдэг. Махан биеийнхээ хүслийг л биелүүлэхгүй болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар хүслүүдээ хяна гэж юухаар энэ хүсэл хаанаас вэ? Сүнснээс үү, сэтгэлээс үү, биеэс үү гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Тэгжээж бид нар тэгээ махан биеийг хөл бид нар яг шууд нухчин дарна. Сэтгэлийг бол бид нар яг бодлоо өөрчилнө. Сүнснийх бол яг бид нар дагна. Энийг маш сайн бид нар ойлгох хэрэгтэй. Эфес 4:17-оос 24 дээр. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлээ. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж Бурхны амиас хүндэрчээ. Тэд мэдрэмжгүй болж зүсэн бүрийн бузар булааг шунхааран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Есүс дотор үнэн байгаачлан та нар үнэхээр түүнийг сонс. Түүгээр сургагдсан юм бол чиний амьдралын урдын хэв маягт хамаарах зарим ихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж зөвхт байдал болон үнний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн энэ хүнийг өөртөө өмсөө гэж. Тэгэхээр бид нэр ямар байгаад ямар болж байгааг энэ дотор харьцуулж хэлж шүү дээ тийм ээ. Бид нар тэр хуучин хүмүүс шиг биш бузар булаагаа үлдэхгүй. Харин одоо бид нар хуучин хүнээ тайлж. Энэ бол маш чухал ойлголттой. Хуучин байснаас ч бид нар ч хэрэгтэй юм ер нь байхгүй байхгүй. Бүгдийг л хаях хэрэгтэй. Ер нь аваад үлдчихэж гэсэн баг. Тэгээ сүнс дотор шинжлэгдэнэ гэж. Сүнс дотор. Энэ болохоор яг Бурхны үнэн дотор шинжлэгдэнэ. Хариу сүнсний нөхөрлөл дотор л байж сурах хэрэгтэй. Хариу сүнс ингээл залгаал явна. Өнөөдөр юу хийх яах, юу бодохыг хүртэл хэлж өгнө гэсэн үг. Тэгээ шинжлэхдээ байх юм бол бид нар өтөр болгон шинэ хувц тий. Дэлгүүр явж шинэ хувц авахгүй шүү. Шууд л шинэ хувц Бурхан өмсгöd байна гэсэн. Тэгээ бодлоо шинжлэхдэх бол Библиэд олон хэлсэн байна. Төрөчийн номлууд тэрч бид нар ярьсан байгаа. Бид нар бол хичнээн ингэж тэмцээд байгаа юм шиг харагдсан ч гэсэн бидний тэр тэмцэл бол Иесусийн хийсэн тэр тэмцлийн дэргэд бол юу ч биш. Тэ Еврей 12:4 гэсэн. Нүглийн эсрэг тэмцэлтэй цус урсгах хүртлээр та нар хараахан эсрэгүүцэр. Бидний энэ хийж байгаа юм ерөөсө цус урсгах юм байхгүй. Бид нар яа хүслэлийн чинь бодлоо л өөрчлөх. Тэ Бурхантай л нэгтчихнэ гэсэн үг байхгүй. Тэр цус урсгахтай тэр ширүүн тэмцлийн Иесус аль хэдийн өөрөө хийгээд өгсөн гэсэн. Тэгээд завхаарлын үр дагавар нь маш хатуу байдаг тийм ээ. Хэрвээ тэр мөртлөө завхаарах юм бол үр дагавар нь бүр хатуу гэдэг. Бурхан хэлсэн байна. 1-р Коринт 6:9-11. Эсвэл та нар зөвхт бос хүмүүс Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж юу? Бүүм эхлэгдэхтэн садар самуун явдалтнууд ч шүтэн шүтэгчид завхаарэгчд яхан ирж ижил хүснэнтэйгээ нөхцөгчид ч хулгайч нарч шуналтангууд ч архичид ч хараалчид ч дээрэмчид ч Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч эзэн Иесус Христийн нэрээр болон бидний Бурхны сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм а гэж хэлж.
Амен. Тэгэхээр тэр авралгүй байгаа хүмүүс бол Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлж байна, тийм ээ. Харин авралаа авсан бид нар болохоор угаагдсан, ариусгагдсан, зөвтгөгдсөн. Нөгөө авралын гол зүйлүүд чинь байна, тийм ээ. Сүнсний авралаар бид нар угаагдсан, зөвтгөгдсөн. Тэгээд ариусгалын зам дээр бид нар тавигдсан. Тэгээд бид нар ариусгагдаад явж байна. Тэгээд өнөөдөр бид нар бол нэг л жишээгээр ярьж байна. Тэгэхээр бүхэл бодлууд маш олон янзаар яж байгаа. Түрүүн бид нар бас нөгөө эсэргүүцэл тэрслэл дээр пастор ярьсан амь чүцгээр бас энэний түрүүнд ярьсан байгаа. Тэгээд задлаад яриад юм бол маш юм. Энэ болгон дээр Бурхан бидний төлөө ямар их агуу ажлыг хийж байгааг бид нар олж харах болно. Бид нар ганцхан тэрнтэй нэгтгэн л их чухал байгаа гэдгийг нар ойлгох хэрэгтэй. Тэгээ Бурхан өнөөдөр нэрийг Бурханаас имэж хариун байдлыг төгс болох ажлуудаа хийсээр байгаарай л гэж байна. Зэн танд талархыг үнэхээр их талархыг зэн. Таны хийсэн бүх зүйлийн төлөө үнэхээр талархан залбирч байна зэн. Та бидний өөрсдийн чуулган, өөрсдийн сүйт бүсгүй болгон авч яг хормой хүртэл бие ариун байх гэж байгаа шиг бид нарыг бас тэгж ариун байдал дотор угааж цэвэрлэж хадгалж авчих гэж байгаа. Үнэхээр талархан залбирч байна зэн. Таны энэ хүсэл бид нар нэгдэж байна зэн. Бид нар үнэхээр танаас имэж ариун байдал дотор төгс болохыг хүсэж байна зэн. Та бид нартай үргэлжлүүлэн ажиллаарай. Ямар бузар бодлууд байдгийг та бид нарт хэлж өгөөрэй. Харуулж өгөөрэй гэж гойн залбирч байна зэн. Бидний амьдрал ажиллах гэж оролдож байгаа муу сүнснүүдийг та бид нарт илрүүлж өгөөрэй гэж гойн залбирч байна. Бид нарт тэдний эсрэг зогсох хүч чадлыг та бид нарт өгөөрэй гэж гойн залбирч байна. Эзэн таны үнний мэдлэгийг зөв хүлээж авах илчлэлтүүдийг та бид нарт өгөөрэй гэж гойн залбирч байна. Эзэн танд талархаж байна. Үнэхээр талархан залбирч байна. Тэмцэл дотор бид нар тантай хамт гэдэгтээ үнэхээр итгэн залбирч байна. Эзэн бодол бүрээ танд тушааж байна. Хүсэл бүрээ танд тушааж байна. Эзэн Есүс Христийн нэрээр бүх зүйлийг танд өргөн барьж байна. Амен.